48 сая хүн амтай Цэндава хотын нийт төрөх үйлдвэр аж ахуй нэгжийн цахилгааны хэрэгцээний 3/1-ийг энэ станц хангадаг байна. За түүхэн эдэн нүүрсийг эхлээд угааж цэвэрлэн, за үүнийхээ дараа станц руу шууд нийлүүлдэг. Станцтай нүүрс шатах бус хэд хэдэн шатлалын төхөөрөмж дэд үйлдвэрлэлүүдийг хослуулан сорилуулснаар нүүрснээс зөвхөн нунтаг тоосох үйлдвэрлэх түүхийд гарч станцын яндангаас утаа биш уурал ялгаруулдаг байна. За станцын хүчин чадал нь 300 мегаватт гэж байгаа. Манай станц нь зөвхөн нүүрсээр цахилгаан үйлдвэрлэж байна. Нэг төрлийн шатаах технологи гэж энэ станцыг тайлбарлаж болно. Гэхдээ утаа гардаггүй, уур гарна. Бээжин гихчлэн бүх хотод ийм станц баригдсан байгаа. Станцын нүүрсний тооцоог зайлуулах технологи 99.8% үр дүнтэй. Станцын яндангаас ердөө 1.2% нүүрсний утаа агуулгадах уурал ялгарна. За 30 мянган тонн нүүрсийг 1 жилийн хугацаанд хэмнэх давуу талтай гэдгийг ерөнхий инженер бидэнд мэдээлэл өгсөн юм. За нүүрсийг шууд түүхийгээр шатаадаг хоцрогдсон. За Монголын станцуудтай харьцуулах байгаль орчны эерэг тоо зүйлтүүд үүгээр дуусахгүй. Зөвхөн 1 жилийн хугацаанд 290 тонн хөхрийн давхар эслийг баг ялгаруулдаг. За манай станцад энэ технологиг нэвтрүүлвэл 4 сая квадрат талбайг шинээр халаах боломж бүрднэ гэж дулааны станцын туршлагаас хуваалцсан. За томоохон хотууд тулгардаг бэрхшээл нь бүтээн байгуулалт хүн амын өсөлтөд шалтгаалan үүсэх байгаль экологийн асуудал байдаг юм. За бүгд найрамд хятад ард улсын хувьд цахилгааны асар их дотоодын хэрэгцээдээс гадна экспортын баггүй хэмжээч жин дардаг. За тиймээс энэ хэрэгцээг хангахад асар их хэмжээний утаа ялгаруулж байгаль экологи хүний эрүүл мэнд сөрөг нөлөөлөх үйл ажиллагааг нэгэн үе явуулдаг байсан. За харин өнөөдөр 88-аас 98.8% хоргүй технологиор цахилгаан дулаан үйлдвэрлэж байгаа юм байна.